Үүлэн зориуд дээр нөлөөлөх надад байгаль орчны амч ажлыг явуулж шүү дээ. Өнгөрцөн. 4 сарын сүүл 5 сард ализаны ажил явах хэрэгтэй байсан. Яваагүй байхгүй. Одоо та нар үйл хайгаач болтохгүй. Нас нэгэн тойроочлол үүссэн учраас бүх үйл чи үүсэх боломжгүй болчихж байгаа. Энэ удаа бол байгаль орчин аялал уур амьсгалын өөрчлөлтийн бол хариуцлага алдсан учраас хөрсөнд нөлөөлж байгаамаа гэдгийг би албан ёсоор хэлье. Хоёрдугаарт эрхчил цөлжилтийн конвенцийн хурал болно. 17 дугаар баг хурал Монгол улсад дэлхийн 193-оор ирж байгаа. Энэ цөлжилтийн конвенцийн хурал дээр энэ хөрстэй холбоотой асуудал хүссэн үсээгүй хамгийн гол асуудал байгаа цөлжилт учраас. Тэгээ энэ дээр хүн сөдөөчийн хөнгөн үйлдвэрийн яам жоохон бодлого гаргаад төсөл өчээд олон улсаас бас энэ том конвенцийн Монгол улсын ерөнхийлөгч бас нэлээд томоохон дэмжлэгтэйгээр явж байгаа энэ том ажил дээр хүн сөдөөчийн хөнгөн үйлдвэрийн яам маань бас энэ тодорхой хэмжээний хөрсжүүлэх, шимжүүлэх цөлжилтийн эсрэг энэ ажлыг бол нэг төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгээд тодорхой хэмжээний аж ахуй нэгжүүдэд юм хувьчлаа урайлаад за тэгээд тэндээсээ тодорхой гаднаас мөнгө усах ажлуудаа бол хийчмээр л байгаа юм да. Тэгээд та хэд маань яаж ажиллаж байгааг одоо би яг сайн мэдэхгүй байна. Төсвийн тодтголтой холбоотой асуудлууд яригдчихэж байгаа. Химнэлтийн тодтгол гэж би ойлгож байгаа засгийн газрын явуулж байгааг. Тэгээ энэ дээр нөгөө нэг та хэд маань арайж олгоод явж байгаа зээлэнд нөлөөлчих үедээ. Одоо миний сонссноор бол аялал жуулчлалын хөнгөлөлтөй хүүгийн татаастай олгох зээлэнд бол нөлөөлж байгаа сурагтай байна лээ. Тэгэхээр энэ химнэлтийн тодтгол гэж байгаа учраас энэ дээрээ та хэд маань нэг бодлого явуулах гад хүнсээр хангачих гад яваад байдаг. Гэтэл нөгөө талдаа яачих байхгүй төс мөнгө хүрээтэй холбоотой асуудал яригадаад ингээд зээл нь татагчих үедээ гэдэг дээр бол яг нэг санаа зовж байна. Тэгээ энэ зээл олгогддогоор олгогдоод цаашдаа явах хэвээр олон аж ахуй нэгжүүд энэ дээр бол нэгэнт төрийн бодлого гаргаад өөрсдөө зээлээ аваад тодорхой хэмжээнд зарим нь бизнесээ солиод энэ бизнес рүү ороод ингээ явж байгаа цаг хугацаанд бол аж ахуй нэгж иргэдэд бол хүндрэл битгий учруулаасай гэж хүсэж байгаа. Тэгээд энэ зээл татагдахгүй үсттэй энэ дээр та бүхэн маань яг бодитоор ажиллаж байгаа үсттэй. За энэ газар олголттой асуудлууд яалтч байхгүй газар олголттой холбоотой асуудлууд бол хөндөгдөн олон удаа л хөндөж байгаа энэ газар олголцох усноос улбаатаагаар дараагийн үр дагаврууд энд гараад байгаа. Тэгээ энэ дээр та хэд маань яг энэ хүн сүдэ аж ахуй талаас ямар бодолтой байгаа вэ? Нөлөөлж байгаа юу, нөлөөлөхгүй байгаа юу? За гайлын импортын доторыг тэглэхтэй холбоотой одоо хуулийн төслийн яралтаа хормогдоод ингээ явж байгаа. Энэ дээр тэр баруун аймагуудаас саналууд ирээд байгаа. Ядаж ингээд Монгол улс таяар нийтлэг мөрдөгдөх биш хэсэгчилж болохгүй юу? Нэгэнт Монгол улс одоо бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлагаа шилжиж авчиж байгаа учраас тэгэлсэн хэлбэр нь жишээлбэл баруун аймаг дээр байж болтгүй мүү гэдэг ийм асуудлыг асуугаад өгөөч. Инквизит дөрөв номер хариулъя. За гурал тэжээлийн гайлын татврыг төлөхтэй холбоотой зохицуулт хэрхэн хийгдэх вэ гэж баруун бүс нутгийг үн нөлөөллөөс ангид байлгахын тулд энэ хууль хэрвээ их хурлаар дэмжигдэж батлагдсан тохиолдолд дагаж гарах их хурлын тогтоолын төсөл бачаргал гишүүн ахлаад энэ тогтоолын төсөл их хурлаар давхар орно. Тэн дээр баруун бүсийг үнийн өсөлтөөс хэрхэн хангах вэ? Баруун бүсийн гурал тэжээлийн доктортой байдлыг хэрхэн зохицуулах вэ гэсэн ийм бодлогын асуудлууд бүгд туссан байгаа. Мөн одоо баруун бүсийн газар тариалан хэрхэн хөгжүүлэх энэ бодлогын асуудлыг бас оруулах асуудал байгаа. Баруун бүсэд одоо гол хоёр толгуур увсын баруун турууны сангийн аж ахуй наан завхны дэс энэ хоёр дээр нэлээд бодлого гаргаж тэжээлийн таримл тэжээлийн бааз нэлээд өргөтгөх шаардлагатай бол гурилын үйлдвэр услахааны систем гэдэг юмнууд бид нар манай ажлын хэсэг гарцсан ажиллаж байгаа. Мэргэжлийн хөрс судлаач, агрономч, техникийн босууд за ингээд тухайн нутаг орны одоо гаралтай одоо төрийн өндөр гавья шагналтай салбарын одоо тэргүүний гавьяатууд орсон ийм агрономчдын хөдөө аж ахуйн мэргэжлийн баг үнэлгээ хийж байгаа. Ингээд бид нар оруулна их хурал дээр. Баруун бүс нутгийн тэр газар тариалан тэжээлийн аж ахуйг одоо дэмжихийн тулд бодлогын одоо хөнгөлтэй зээлийг оруулж ирнэ. Тэгээд одоо их хурал дээр л хэрхэн шийтгэх шалтгаална. Үнэхээр тэр төсөл хөтөлбөр бол хасагдж байгаа. Очих зээлийн хэмжээ багасаад л хасагдаад л байна. Уул нь манай салбар хамгийн их сайн өсөлт үзүүлж байгаа салбар бүтээмж. Энэ жил 20 гаруй сая толгой мал авчлаа, төлөв авчлаа. Хөнгөн
арь шир ноосны үйлдвэрлэлийн боловсруулалтын төвшин тоног төхөөрөмж хөрөнгө оруулалтууд нэлээд боломжийн хийчлээ. Ноолороо Монгол улс анхудаа сүүлийн 30 жил үндэсний үйлдвэрүүд наваад бид нар 100% одоо самдаг болчихлоо шүү дээ. Зөвхөн энэгээр ихэд л олон зуун тэрбумын одоо нэмэн өртөх Монголд үлдэх болжээ. Хүнсний үйлдвэрүүдийн өргөтгөлүүд өмнөх одоо хүнсний хувьслын үр дүнгууд айгүй сайнаар гарч ирж байна. 50 гаруй үйлдвэр ашиглалтанд орчлоо. 400 гаруй нэр төрлийн бараа шинэ сав баглаа бодолтой болоо шинэ нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглээ нэвтрээд эхэллээ. Ингээд нэг доктортой нэг 28 он ултрын салбарын энэ хүнсний хувьсгал, атрын дөрөв, цагаан алт гэсэн энэ хөдөлгөөнүүдийг ингээд дэмжээ доктортой явуулчих бол ер нь бодиттой үр дүн. Энд чинь хөдөө аж ахуйн салбар чинь 600 мянган хүний ажлын байрыг хангаж байгаа. Нийгмийн доктортой байлаа хангаж байгаа салбар шүү дээ. Тэгэхээр энэ л жоохон бодлогын юм жоохон дутаад бид нэр дэмжлэг үнэхээр их үүсрэх баг байна. Бага юм бол чадан ядан хөргөөл зарим нь орхиол, зарим нь хойшлуулаад ингээд байж байгаа. Тэр КОП-ын арга хэмжээнд байгаль орчны яам үүрэг аваад ажиллаж байгаа. Тэр хүрээнд бид нэр цөлжилж ялангуяа нүүдлийн мал аж ахуйгаа хамгаалж гарахын тулд бэлчээрийн одоо хамгаалт, бэлчээрийн одоо дорооталтай тэмцэх нь одоо манай энэ хөдөө аж ахуйн гол суур болоод байгаа. Энэ холбогдох бид нар тооцоо, судалгаа, олон улсын байгууллага санал юм бэлдээд ажиллаж байгаа. Энийг бас бид их боломж гэж үзэж энэ дээр бас холбогдох төсөл төрөө танилцуулахаар бэлдэж байгаа. За баярлалаа. Өтөрдөг шиндэ төрлөө. За импортын дотор тэглэх баруун бүс гэж яхаа зохицуулт явж байгаа гэж ойлголоо. Зээлэр шийдэж байгаа мэн гэж ойлголоо. Тэглэгдсэн хэлбэр хэвээр өлдөхгүй мэн гэж ойлголоо. Тэр цөлжилтийн конвенцийн талуудын баг хурал дээр байгаль орчин урамсгалын өөрчлөлтийн яам юу ч хийгээгүй мэлээ. Та хэд маань хөдөө аж ахуйн сэдвч хөнгөн үйлдвэрийн яам зөвхөн байгаль орчин урамсгалын өөрчлөлтийн яамд найдаа дээлгүүгээр энэ дээр уулна олон улсаас мөнгө босгох маш өндөр боломж байгаа учраас аж ахуйн нэгжүүдтэй төсөл бичдэг, тэндээс мөнгө олж амьдардаг, интерес нь авахуулаад бүгдэнд нь л зарлал хилээл боломжоор л тэр төсөл хөтөлбөрүүдийг олон улсад гаргаж мөнгө босгох дээр л ажилламаар юм бэл. Над байгаль орчин урамсгалын өөрчлөлтийн яам ч юм бол Баянгол дүүргийн Арслан намын хороо болцсон байл ш. Нэг өгүүлэлт. Тэнд бол төсөл бичдэг байтугай төсөл удирддаг ч нэг ч юм байхгүй. Тэгээ энэ бол маш харамсалтай байгаа. Тэгээд одоо дараа дараагийн арга хэмжээг таад маань санаачлах аваад шайл гэж хүсэж байна. Баярлалаа. За